За саяныгаа номын цааш нь ярив. Тэгээд шүн унтж байгаа дөрсөлж байгаа. Тэгээд 4 цагаас хойш тэгтээ унтаж чадаагүй гинэ. Тэр нь нөгөө үүрж явхад хөнгөнгээд хит хөнгөн мишог авцсан. Тэгээд дээрэс нь мэдээж мөнгөндөө богдоод муухан мишог авцсан чинь шүн дараал ер нь жоохон зут руу явж байгаа маа. Тэгээд нар хүлээв гэж. Тэгээд нөгөө нөхөр нь бие муутай гэж дөрөвний хэсэг дээр хэлсэн байгаа. Тэгээд нөгөө бие муутай тэр өвчин сэдрээд нөгөө мишог юунаас майхнаас өглөө гарч чадахгүй заримдаа татуулж гардаг. Энэ юунаас болох вэ гэхээр хүйтэн чиг бас их нөлөөлдөг. Тэгээ жоохон ингээд намаршаал ер нь жоохон аял хүнд болж гин гэдгийг дүрсэлж байгаа. Тэгээ бороо ороод над гэж. Тэгэл тосгон руу орж исэн чинь нэг хүн ухаангуй дуудаал ороод ирэж гээл тэ зэрэг нөө хамаагүй норцсон байна яах вэ гэж. Надгаа тэр коридор даваад ороод ир гээл. Тэгээ ороод очсон чи харин юу юм бэ? Нэг кофе шоп маягийн. Тэгээ халуун цай май өгөөд. Тэгээ бас нэг гудамжинд ингээл тэрнгөр чи аялдагч одоо ингээд хандаа юу гэдэг тэр хэдэн мянган хүн ч юм уу аялдаг. Тэр саяны юм нөгөө газрын зэрэг харуулж яасан. Бүр тийм тогтсон аяллалын тийм аял нэртэй газар юм шиг байна. Тэгээд тэрний тойрч ингэж хэдэн зуун хүн явж яадаг. Тэрнгээр одоо тодорхой хэмжээний бизнесийн ашиг орлогч тийм аялал жуулчлалын орлого гэдэг нь тэр болоод бүр нутгийн хүмүүс нь бүр мэддэг болсон. Тэгээд шин олигтой унтаагүй айлд ороод суугаараа хэдэн цаг унтлаа гэж байна. Айл биш тэр нөгөө кофе шопт ороод. Тэгээд маргааш нь бас нэг газар тийм нэг тосны зах ч юм уу нэг далайн ирэг дээр нэг цементэн дээр унтчихсан юм байна. Тэгсэн чинь хүмүүс гараад Монгол очингой зайлцгаа маяг юм хийлээл. Гэх маягтай. Тэгэл хандаа юу гэдэг тэр аяллахаа бүх процессыг бичиж байгаа нэг сони юм. Нэг болохоор тэр яг өөрсдийнхөө тэр аяллах гайл мөнгө төгрөг байхгүй гэр орноо алдсан нөхөн одоо юу гэдэг юм өвчтэй. Тэр их зовж байгаа дүрслэл. Тэгээд нөгөөх нь болохоор юу байгалийн гоё дүрслэл. Байгаль дотор ямар гоё сайхан байна гэсэн дүрслэл. Тэгэл эднэр ингээд тийм сүлэлдсэн. Гурав дахь юм нь болохоор тэр айлсан тэр тосгон хотуудыгаа бас танилцуулж байгаа. Тэрний эдийн засаг мэс ингээд ийм холилдсон одоо баримтат ормон юм да. Аяллаа бичээл бүх амьдралаа ингээд тодорхой бичиж байгаа. Тэгээд за нэг тосгоныг танилцуулж जैन шаврын экспорт хийдэг байсан гэж байна. Бүр сүүлийн 1-200 жил хийж байгаа юм да. Яа тэгээд англич ус нөө далайн ирэг дээр болохоор яг их мундаг чанарын шавар юм байна л да. Шавраар юу гэдэг вэ гэхээр нөгөө шаазан баарнаас гэсүүлээ шүдний ог хүртэл бүх юмд ордог тийм сайн чанар цав цагаан шанар. Их гоё наалдаг ч юм уу. Тэгээд тэрнгээр баг 1-200 жил сүүлийн жил амьдарч байгаа. Англич би сая ярьжсэн нөгөө яг далайн дотор байдаг болохоор нөгөө бомб далайн ирэг ойрхон байгаа шүү дээ. Тэгээд шаврын тийш нь ёо ухаал зөөгөл дэлхийд дээр зарчна. Нэг бодлын тэр нөгөө далайн бомб гэдэг чинь тийм ашигтай. Тэгээд өөрөөсөө мэдээж тийм айтайх юм олчих юм бол. Тэгэл тэр нутгийг одоо тэр шавар нь хондоо тэр нутагт нь хондоо загсчт магсч байсан бүгд тийм шавар уурхад ажилтдаг болсон. 3000 өн 3000 улаан тэргээл тэр эдийн засгийн байдлын нэг тодорхой бичсэн байна л да. Тэгээ энэ дүрслэл нь бас гоё. За тэгээд явж байгаад уцаа зинэлж байгаа нэг хэд хоног баг уцаач хараагүй гэнэ л дээ. Хөрх хийдэг гэж орон гэргүй 50 гаруй настай фермер байж байгаад ажилтгүй болчихсоор ч нөгөө найз нөхч муутай яг нөгөө өөрийгөө л ингээд болгоцоод Америк цаарсан фермер гэдэг юм уу тийм байдалтай байсан юм. Тийм болохоор танил нөхч муутай байсан юм л. Уцаа зинэлхэж мартсан. 2 хүүхэд нь байгаа хаяа мэдээж ярьдаг даа. Тэгээд 3-4 хоног уцаа зинэлсэн чинь юу гэж юм. Нөгөө нэг дуудлага ирсэн байна гинэ. Хариулъя гэхэлэр тэнхээ хөрөхгүй. Яагаад тэнхээ хөрөхгүй гэхэлэр нэг найз нь залгасан юм байна л да нөхрийн. Яагаад тэнхээ хөрөхгүй байна гэхэлэр нөгөө юу гэж юм. Яг нөгөө юу болж яах вэ? Бид нар нөгөө аялдаад явж гэн мөнгө алга орон байр олоогүй байна гэдэг нөгөө тэр юм ярихад амар хэцүү. Залгаагүй байсан чинь найз нь буцаагаад жоохон байжсэн чинь залгаж яах гинэ дахиад. Тэгсэн чинь өвөл болж гэн юу одоо ингээ явах гэж та хоёр одоо ингээл явсаар байх юм аяллаа дуусгаач та. Манай нэг хуучин нэг амбар бий. Хуучин нэг үйлдвэр жижиг цех хийжсэн. Тэрний засаад орооч. Нөхөр нь бас гарын дүйтэй их тийм хүн. Тэр найз нь мэдчихсэн юм шиг. Та нар засаад орооч хэлсэн юм байна. Тэгээд нөхөртөө хэлээд очихгүй байх уу гэж ярилцж байна л да. Тэгээд
энэ чинь хүний дурсамж гэдэг чинь бас ингээд толгой руу байнга орж ирж идэг. Тэгээд фермдээ хамаг анхаарлаа тавиал хүмүүс ажиллаж байхад л гадаадад амралтаа явж байхад л фермдээ л ажиллаж яадаг. Хүүхдүүд нь одоо ингээд далай малаараа явахтай зэрэг бус тайлын хүүхдүүдтэй нийлээл явцдаг, өөртөө бас ажиллаж ил байдаг гэсэн тэр мэрийга бодоод. За ямар юуны төлөө бид тэгж байваа гэл ингээл бодол нэрнэ гэдэг юм уу. Тэгэл алхаж яана л та нөгөө хоёр ч. Нөгөө Афганы зохиолч штэ тэр бүх юм бол бичиж байна. Тэгэд найзында за тэр хоёр чинь явах бадргаа болоод нэг жоохон мөнгө хүмүүсээс бас зээлж ямаа 2 чигнээс хөрхий $20 $20 паунд гэж юм. Бас тэр үедээ хэрж их мөнгө юм. Гайгүй мөнгө юм шиг байна. Тэгээд үнэхээр юмгүй болцсон юм чинь. Тэгээд нөгөөдөл нь бас нэг татгалзан байран л өгж явах жишээт. Тэгээд тэр хэдэн цаас зээлдээд богоон суугаад тэр нөгөө найзынхаа очиж. Чин найзын байр чинь нэг жоохон ядруул юм байна. За яах вэ тэгээд юу ч гүй гадаа унтчихсан хүмүүс чинь намар болж яана гээл. Тэндээ намарж байгаа маа нөгөө орч. Тэгсэн чинь хавар болоод ирсэн чинь бодвол англи эртэл хавар болдог байлгүй. Дул автор газар юм чинь. Тэгээд нөгөө ажил өрдөө ирэх гээд олж чадахгүй. Тэгээд нөгөө шокносоо гарч чадахгүй. Нөгөө жоохон мөнгө идээд л нөхөр нь жоохон биемийн дааруу. Тэгээд хөөрхий зовж ээж тэр нэг байшингийн айгүй гоё янзлаад байжсэн чинь нөхөр нь тэгэл би энэ жоохон дааруу олигтой ажил хийж чадахгүй. Өдөрт нь 3-4 цаг л нэг арай чамэл. Тэгсэн чинь би энэ бас жоохон муудаад байна. Нөгөө гадуур ингээд агаар магаарт яваа сэтгсэн анч гайгүй юм их гайгүй болоод ээжсэн чинь нөгөө яг ингээ байшин дотор байгаа. Тэгэл айлын байранд яг чи ер нь чангал байсан гэж. Тэгээд нөхөр нь бодож гад дээд сургуульд орё гэгээд аваад байхилчих. Яаж чаа гэсэн чинь их гарын дүйтэй ер нь инженерийн ч юм уу янз бүрийн юутэй нөхөр юм байна да. Олон чадвартай үе юм. Тэгээд дээд сургуульд ороод ер нь яванда багшлаа. Толгой дотор нэлээд олон чадвар байгаа учраас ер нь багшуулъя. Ингээд байж яхаар ер нь бием хүчний ажил хийж чадгаа болчлоо. Тэгсэн чиний эрүүл мэнд чинь ингээ болох юм уу гэсэн чинь тэгэл баг өгч магадгүй гэж надад нэг хэлсэн байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөөдг нь яах юм тэгэл ингээд амьд байгаалах шинжтэй байж тээ. Амьд ингээ удаан байгаад их юм бол зүгээр хэлтэй сургуульд орё гээд 50-тай мөртлөө сургуульд орё гээд хөөцөлж чинь ярьслага тэнцээд тэгээд тэтгэлэг бас авахар болчих. Тэр тэтгэлгээр нөгөө маш хямдар амьдрал сурцсан хоёр чинь баг амьдрчгаар тэтгэлэг авна. Гэхдээ тэр нь бол намар хүрэхэд авна шүү дээ. Тэр чинь одоо хаврын тухай ярьж. Тэгээд нэг юмнаас гайгүй шийдэл. Тэгээд нөгөө байраа засцсан байсан гэсэн шүү дээ. Тэгсэн чинь найз нэг тэр нөгөө байраа төрөөсөн хүн нэг ажил олоод нэг хоньны ноос хайчлахад тэр ноосыг нэг савлах ажил гээд нөгөө авгаан тэрний хийгээд нөхөр нь гэрийн янзлаа тэгээд дуусчих. Гэр нь гоё болцсон. Тэгсэн чинь тэр нөгөө хоньны ноос янзлж байсан нэг нөхөр нь асууж байна. Танай байр их айтайхан болцсон байлээ шүү дээ. Гайхаад юу лээ гэсэн чи харин нөгөө байрны эзэн араар нь нөгөө засуусан байрны нөхөрд үзүүлчих. Яасан гэсэн түрээслүүлэх гэв. Тэгсэн чинь анх засуулахдаа засуулаад гоё болцсон байна гээд та хоёр одоо энэ насаараа чандарсан болно гэсэн чинь давхар хүнд үзүүлсэн. Яг нөгөө байраа засуулт мэгцээ нөгөөдгөө түрээслэх гэж шүү дээ. Нөгөө хоёрыг гожих. Тэгэл нөгөөд чинь жоохон мэдээж ямар байлиг байх вэ? Тэгээд ер нь иймэрхүү байдлаар л манай арман үргэлжилж байна да. За дараагийн уншаад уншсан үед бол ингээд точлоод танилцуулаад явъя.